цорын ганц найдвар Есүсийг дэрхийг хүснэ. Цагаал найд цовдлогдоо болохоор байсан эцэг өдөр бүрөө сонтон болж Есүсийг дэрхийг хүснэ. Есний үгийн дотор өсхийг хүснэ. Миний цорын ганц найдвар Есүсийг дэрхийг хүснэ. Өндөр би бахалан хайр мэргэн мохон баятгэл өдөр бүрөө сонтон болж Есүсийг дэрхийг хүснэ. Эцний үгийн дотор өсхийг хүснэ. За, сайн бацгаана уу хүмүүдээ. Бүгдээрээ сайхан амарч цаасан уу? Хамтдаа хичлийн цагтаа орцгоё. За, эхлээд багш нь хэлнэ. За, эхэлцгээе. За. Тэгээд Авраам эзний хэлсэн ёсоор гарч явжээ. Эхлэл номын 12-ийн 4. За, одоо хамтдаа ишлэлээ зургаар харцгаая. Тэгээд Авраам гэсэн тийм ээ. Авраам гэдэг нэг хүн байжээ. Тэгсэн хэний хэлсэн ёсоор гэлээ хүмүүдээ? Эзний хэлсэн ёсоор яасан гэлээ хүмүүдээ? Гарч явжээ. Таяа бариад гараа явсан байх нь шүү дээ, тийм ээ хүмүүдээ? Хэний хэлсэн ёсоор гэлээ? За, тийм дээ. За. Энэ мэтлэн манай хүмүүд ишлээ цээжлээд ирээрээ. Ишлийн цаг ингээд дуслаа. Баяртай. Сайн бацгаана хүмүүдээ. Бүгдээрээ хамтдаа хөөрхөн гараа эцгээе. Хөөрхөн гараа бэлтгэцгээе. Хүүхдүүд бид нар ээж авдаа итгээд хаашаа явахыг нь мэдэхгүй ч гэсэн гараас нь хөтлөөд дагаад явдаг шиг итгэлийн өвгдөөц Авраам хайртай гэр бүл гэр орноо орхиод Бурхныг дуудахад дуйлгууртай тахсан шиг хүүхдүүд бид нар Бурхны үгийг сонсоод дуйлгууртай тахан Авраам шиг сайн амьдарцгаая. Хөөрхөн гараа ингээд тусгая. За, сайн бацгаана уу хүмүүдээ. Дахин уулзч байгаадаа баяртай байна. За, өнөөдөр хамтдаа Библиэр дамжуулан Авраамыг дуудсан Бурхан гэсэн сэдвээр хамтдаа үгийг сурцгаая. За, Бурханы үгээс сурахаас өмнө хамтдаа залбираад эхлэх болно. За, яаж залбирах вэ гэхээр урд дэлгэцэн дээр гарсан шиг хоёр хөөрхөн гараа хатгаад Бурханы өмнө өвдгөл суугаад толгоогоо жоохон мөхөөлгөөд Бурханы өмнө чин сэтгэлээсээ залбираад эхэлцгээе. За, хамт залбирцгаая. Бурхан минь баярлалаа. Бид бүхнийг аварж өгсөнд талархаж байна. Өнөөдөр үгийг сурах боломжийг өгсөнд баярлалаа. Сүм чуулгандаа ирэх боломжийг өгсөнд бас баярлаж байна. Энэ дэлхий даяарх муухай өвчнийг дарж өгж байгаад Бурхан танд бас баярлаж байна. Ээж аавыг маань хамгаалж өгдөгт баярлаж байна. Чуулганыг маань хамгаалж өгөн чуулгандаа ирэх боломжийг өгсөнд бас баярлаж байна. Олон зүйлээр Бурхан минь баярлаж байна. Бурхан минь
цаашдаа бид нэр Бурхан таны үгийг сайн сураад Бурхан таны өмнө эрхэм хүүхдүүд болон өсөж чадхаар Бурхан та туслаарай. Сайн мэдээг хүчтэй тарааж чаддаг хүүхдүүд болон өсөж чадхаар Бурхан та туслаарай. Одоо үгийг сурж байгаа бүхий л хүүхдүүдтэй хамт байж үгээр дамжуулан Бурхан таны хүсэл юу вэ гэдгийг мэдэж чадхаар Бурхан та туслаарай. Бүх зүйлийг Бурхан танд таатгаж байна. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр хамтдаа Авраамыг дуудсан Бурхан гэсэн сэдвээр үгийг сурах гэж байгаа. За тэгэхээр бид бүхэн үргэлжил одоо Библиэс олоод уншиж байгаа. За тэгэхээр өнөөдөр энд урд гарсан ишлэл дээр ямар үг өгнө вэ гэхээр эзний номоос олоод унших тун гэж байна. Тэгэхээр манай бяцхан найзууд маань одоохондоо сайн уншиж чадахгүй байхаа. За гэхдээ сайн уншиж чадахгүй ч гэсэн одоо урд багш нь одоо үгийг уншиж өгөх болно. Тэр үед нь сайн сонсоод авчих юм бол одоо болно гэсэн үг. За тэгэхээр эзний номоос олоод унших тун гэсэн. Тэгэхээр Библиэс бид бүхэн өнгөцхөн сурчиж болохгүй. Үнэхээр хичээнгүйлэн хайгаад анхаарлаа бүрэн сайн төвлөрүүлээд тэгээд энэ Библийг сурах хэрэгтэй. Тэгэх юм бол Бурхан одоо үгийг сонсож байгаа тэр дүр төрхийг нь хараад баярлдаг. За бид бүхний аав ээж маань одоо бид бүхнийг ямар байх үед хамгийн их баярладаг вэ гэхээр үгийг нь анхааралтай сонсох үед одоо үгэнд нь дуулууртай орох үед одоо эцэг их маань хүүхдүүдтэй хараад их баярладаг аа. Түүнтэй адилхан бид бүхэн ч гэсэн энэ Библийг сурахдаа яах вэ гэхээр үнэхээр анхааралтай сайн сонсох юм бол одоо энэ Библиэр дамжуулан хэлэгдэж байгаа үгнүүдийг бид бүхэн сайн сонсоод ухаарч авч чаднаа. За тэгэхээр эзний номоос олоод уншаа гэсэн. Эзний номоос олоод уншина гэдэг чинь урд үгийг хэлж байгаа хүнийхээ одоо зааж байгаа багшийнхаа үгийг сайн сонсоод энэ ямар утгатай юм болоо гэж бодонгоо одоо суралцах хэрэгтэй. Тэгээд Бурхан надаас ийм зүйлийг хүсэж байгаа юм байна. Бурхан энийг сураасаа гэж хүсэж байгаа юм байна. Бурхан ингэж үйлдээсэй гэж хүсэж байгаа юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг ээ. Тэгэхээр одоо бид бүхэн одоо үгээ анхааралтай сайн сонсоод сурах хэрэгтэй шүү. Ойлгосноо? За тэгэхээр өнөөдрийн үгийн сэдэв маань ямар сэдэвтэй үг байсан бэ гэхээр одоо Бурхан Авраамыг дуудсан гэсэн. За Бурхан Авраам гэдэг хүнийг дуудаад тэр Авраамаар дамжуулан улс үндэстэн бий болгосон. Тэгээд тэр улс үндэстэн бий болгосон зорилго нь юу гэсэн бэ гэхээр одоо Авраамаар дамжуулан Бурхан өөрийгөө юу гэхээр гэрчлэхийг хүссэн байна. Тэгэхээр би бол жинхэнэ Бурхан гэдгээ энэхүү Авраамаар дамжуулаад одоо Авраамаар бий болсон үндэснээр дамжуулаад гэрчлэхийг хүссэн байна. За энэ урталд ямар ишлэл байна вэ гэхээр Исая номны 43-ын 10 байна. За багш нь уншиж өгье. Та бүхэн бяцхан хүүхдүүд маань багшийнхаа хэлэнгууд араас нь дагаа хэлсэн ч бас болно. За би уншлаа. Та нар миний гэрч нар гэж эзэн айлдаж байна. За Бурхан Авраамыг дуудаад тэр үндэстнийг ийхүү бий болгож байгаа шалтгаан нь юу вэ гэхээр Бурхан өөрийгөө гэрчлэхийн тулд гэсэн байна. За тэгэхээр энэ Авраамаар дуудагдж байгаа үндэстэн хаана байдаг вэ гэхээр газар нутгийн хувьд яг дэлхийн төвд нь байдаг тийм үндэстэн байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ Израилийн түүх буюу энэ Авраамыг сурах юм бол олон чухал зүйлийг бас мэдэж авах болно. За Бурхан Авраамыг дуудаад энэ Израиль үндэстэн бий болсон сонгосон шалтгаан гэж байгаа. Тэр нь юу гэхээр эхнийх нь Бурханыг одоо гэрчлүүлэхийн тулд байна. Тэгээд бид бүхний энэ сурж байгаа Библийг бичүүлэхийн тулд байгаа. Тэгээд энэ Авраамын одоо үр хүүхдүүдээр нь дамжуулаад юу гэхээр Иесусыг төрүүлэхийн тулд сонгосон гэж хэлж байна. За тэгэхээр түүхийн хувьд бол одоо яг ийм байна. За өнөөдөр бид бүхэн Авраамын тухай сурах гэж байгаа. За Библиэлд Авраамын тухай ингэж бичүүлсэн байна. За Еврей номны 11-ийн 8 дугаар ишлэл. За багш нь урд ч гэсэн уншиж өгье. За итгэлээр Авраам өв болгон авах гэж байсан нутаг руу явхаар дуудагдахдаа дуулууртай байв. Тэр хаашаа явж байгаагаач мэдлгүй гарч явбаа. За тэгэхээр одоо Авраамыг ингээд сураад үзэх юм бол яг л бяцхан хүүхдүүдтэй адилхан гэж хэлж болно. За бяцхан хүүхдүүдийг одоо биднийг эцэг их маань за хамтдаа ийшээ явъя, тийшээ явъя гэх юм бол бид нар яадаг вэ? Ерөөсөө хаашаа явж байгаагаа бол сайн мэддэг үү? Гэхдээ юунд итгэдэг вэ гэхээр зэрэг ээж аав маань бол юу гэхээр аюулгүй газар руу авч явна гэсэн итгэл байдаг учраас эцэг их маань хамтдаа явъя гэх юм бол эцэг их маань явах гэж байгаа юм чинь баярлаад ингээд явдаг.
За би одоо манай хүү 5 настай. Тэгэхээр хүүхдтэйгээ хамтдаа одоо явъя гэхээр зэрэг хүүхд маань тгий гэл үнэхээр их баярлаад хамт явдаг. Гэхдээ яг үнэндээ манай хүүхэд одоо надтай явахдаа хаашаа явж байгаагаа л мэддэггүй баг. Яг түүнтэй адилхан юу гэхээр Авраам гэдэг хүн яасан бэ гэхээр Бурхны зааж өгж байгаа газар нутаг руу явж байна. Гэхдээ энэ Авраам гэдэг хүн яг хаашаа явж байгаагаа мэдэхгүйсэн. Гэхдээ Авраамд юу байсан бэ гэхээр одоо Бурхан зааж өгж байгаа учраас баяртай байсан байна. Тэгээд юу гэхээр бас айдасгүй байсан. Яагаад вэ гэхээр одоо Бурхан өөрийг нь удирдаад тэр газар руу явуулж байгаа учраас. За хүүхдүүд ч гэсэн одоо баг байхдаа одоо эцэг их нь хамтдаа явъя гэх юм бол эцэг эхийнхэн гараас хөтлөөл дагаа явдаг. Гэхдээ эцэг эхийн гарнаас барьсан үедээ ямар нэгэн юмнаас айдаггүй. Тэндээс нохоо ирсэн ч айхгүй, хүн дайрсан ч айхгүй. Яагаад вэ? Яагаад гэвэл эцэг эхтэйгээ хамт явж байгаа учраас. Эцэг эхтэйгээ хамт явж байгаа учраас юунаас ч айхгүй дагаад явдаг гэж хэлж болно. Гэхдээ одоо эцэг эхгээ дагаа явж явах үед хаашаа явж байгааг л ерөөсөө мэдэхгүй. Ингээл нэг мэд хэдл автобусан суух үе байдаг. Нэг мэд хэдл нэг өөр газар явж байдаг. Яг хаана явж байгааг нь ерөөсөө мэддэггүй. Гэхдээ ерөөсөө айдаггүй. За гэтэл Бурхан яасан бэ гэхээр энэ Авраам гэдэг хүнийг дуудаад одоо чи тийшээ очиж амьдраа гэсэн байна. За Авраамын амьдарч байсан газар нь юу гэхээр одоо Бурханыг таньж мэддэггүй тийм үндэстэн байсан. Бурханд дургуутсан ханддаг тийм хүмүүс байсан. Гэтэл Бурхан Авраам гэдэг хүнийг дуудаад тэгээд энэ Авраамд 3 зүйлийг амласан байгаа. За ямар 3 зүйлийг амласан бэ гэхээр эхнийх нь чи юу гэхээр би чамайг одоо агуу үндэстэн болгоно. Олон болгоод тэгээд би чамаар дамжуулан өөрийгөө гэрчлүүлнэ гэрчлэнэ гэж сонгосон байгаа. Эхнийх нь юу гэхээр агуу үндэстэн болгоно гэсэн. Хоёр дахь нь юу гэхээр зэрэг би чамд газар нутгийг өгнө. Тэгээ гурав дахь нь чи одоо ерөөлийн үндэс болох болно. Бүх хүмүүс чамаар дамжуулан өрөөгдөн гэсэн. Тэр ерөөл нь хэн байсан бэ гэхээр Есүс байсан гэж Библиэлд бичигдсэн байдаг. За тэгээд Бурхан юу гэхээр Авраамыг одоо дуудсан байна. За Бурхан Авраам чи өөрийнхөө одоо амьдарч байгаа нутгаа орхиод Канаан нутаг руу явах хэмээн айлтжээ гэсэн. За гэтэл Авраам хаашаа явж байгааг мэдэхгүй байсан. Гэхдээ яасан бэ гэхээр Бурхан хэлж байгаа учраас би дуулууртай хандъя. Бурхан хэлж байгаа юм чинь намайг гарцаагүй хамгаалах болно. Яагаад вэ гэвэл Бурхан бүгдийг мэддэг. Тэгээд надад юу тохиолдох вэ гэдгийг мэддэг. Гэхдээ Бурханы үгийн дагуу яг үлдчих юм бол яадаг вэ гэхээр ерөөсөө бурууддаггүй байгаа. Ерөөсөө хүн хохирдоггүй байгаа. Тэгтэл яасан бэ гэхээр Авраам түүнд нь итгэж байсан. За эцэг эхчүүд ч гэсэн яадаг вэ? Одоо юу гэхээр надад чихэр хэрэгтэй байна. Уул нь хүүхдүүд чихэр идэх дуртай байдаг. Гэтэл эцэг эх нь юу гэхээр чихэр битгий идээрэй гэдэг. Гэтэл эцэг эхийнхэн үгэнд дуулууртай хандаад чихэр идэхгүй байх юм бол яадаг вэ гэхээр шүд нь ерөөсөө өвддөг баг. Шүд нь бас хорхоод идэггүй байгаа. Тэгээд таргалахгүй янз бүрийн өвчин тусдаггүй. Гэхдээ юу гэхээр эцэг эхийнхэн битгий идээрэй. Чихэр идэх юм бол өвдөн шүү. Шүд нь өвдөн шүү гэсэн үгэнд нь итгэхгүй хүүхэд бол яах вэ? Чихэр бол маш ихээр идчихдэг. Тэгээ яадаг вэ гэхээр шүдэн дараа нь ёо гэж өвддөг. Тэгтэл юу гэхээр Авраам яасан бэ гэхээр одоо Авраам одоо хүүхдүүд чихэр идэхтэй бол үнэхээр их дуртай байдаг шүү дээ. Тэгвэл их идчих юм бол шүдэн өвдөн. Тэгэхээр эцэг эхийнхээ үгэнд итгэж байгаа хүүхэд бол чихэр бол эцэг их нь битгий дээр их юм бол угаасаа идэхгүй. Яг түүнтэй адилхан юу Авраам яасан бэ гэхээр одоо төрсөн нутагтай бол гоё байгаа. Тэгтэл яаж байгаа вэ гэхээр Бурхан яаж байгаа вэ гэхээр хэлж байна. Чи миний зааж өгөх нутаг руу очоо. Тэгтэл Бурханы үгэнд Авраам итгээд дуулууртай дагаад хаашаа явж байгаагаа мэдэхгүй тэгээд дагаа явсан. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вэ гэхээр одоо бид бүхэн ч гэсэн юу гэхээр одоо эцэг эхийнхээ үгэнд дуулууртай хандах ёстой гэсэн үг байна. Мөн онцгойлон Бурханы үгэнд дуулууртай хандах ёстой гэсэн үг. Түүнийг бид бүхэнд Авраам үлгэр жишээ болгож харуулж байна. Авраам ч гэсэн юу гэхээр энэ зөв үү, буруу юу гэдгийг мэдэхгүй байсан. Гэхдээ юу чухал байсан юм бэ гэхээр Бурхан хэлж байгаа учраас энэ Бурханы үг бол үнэн гэж итгэж байсан учраас итгэлийнхэн үүднээс Бурханы үгэнд итгээд хаашаа явж байгаагаа мэдэхгүй явсан. Бид бүхэн ч гэсэн адилхан. Би надад чихэр идмээр санагдах үе байна. Гадаа олон цагаар тоглох үе байна. Гэхдээ эцэг эх маань юу гэхээр би надад гоё байсан ч эцэг эх маань битгий тэгэрээ. Чихэр битгий их идээрээ. Гадагшаа бас битгий их яваарэ ингэж хэлдэг.
Энэ үед бид бүхэн юуг санах вэ? Авраам юу хийж вэхээр мэдэхгүй, хаашаа явахаа мэдэхгүй байсан ч Бурхны үгэнд дагаад өрөөлийг авсантай адилхан бид бүхэн жихэр идүүд надад хичнээн гоё байсан ч би одоо түүнийг идээд надад үнэхээр гоё дуртай байсан ч бид бүхэн эцэгийнхээ үгэнд орох юм бол Авраамтай адилхан үйлчлийг хийж байна гэж хэлж болно. Тэгэхээр бид бүхэн одоо хүүхдүүд маань одоо Авраамыг дуурайх хэрэгтэй. Авраамыг дуурайх их амархан. Юу гэхээр Авраам тэр дээр үед Бурхны үгэнд дуулууртаа орж исэн. Тэгвэл бид бүхэн одоо юу гэхээр хэний үгэнд дуулууртаа хандах вэ? Бас л адилхан Бурхны үгэнд дуулууртаа хандах ёстой. Гэтэл Бурхан юу гэж хэлж байгаа вэ гэхээр эцэгийнхээ үгэнд ороорой гэсэн байгаа. Багш нарынхаа үгэнд ороорой гэсэн байгаа. Тэгээд юу гэхээр одоо буруу, муу зүйлийг, гим нүглийг бас битгий хийгээрэй гэдгээ. Амнаасаа муухай үгийг гаргаж болохгүй, уурлаж болохгүй гэдэг. Тэгвэл бид бүхэн яах ёстой вэ? Яг л Авраам юу гэхээр энэ Бурхны үгэнд дуулууртай байсантай адилхан бид бүхэн ч гэсэн Библиэл дээр бичигдсэн тэр үгэнд дуулууртай байх хэрэгтэй. Эцэгийнхээ үгэнд сайн орох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд одоо юу гэхээр Авраам хаашаа явж байгааг одоо мэдэхгүй гарч явсан. Тэгээ Бурхан Авраамд бас ийм зүйлийг амласан байгаа. Тэр нь юу гэхээр Авраам чиний үр удмыг Тэнгэрийн од мэт олон болгоно. Тэгээд Бурхан Авраамын нэрийг Авраам болгон өөрчилсөнд Авраам Бурханд талархжээ гэсэн. Тэгэхээр Бурхан Авраамд амласан би чиний үр удмыг Тэнгэрийн од мэт болгоно гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Тэгэхээр Бурханы үгэнд дуулууртай л хандах юм бол юу бий болдог вэ гэхээр зэрэг ерөөл надад ирдгээ гэсэн утгатай үг байна. Тэгэхээр бид бүхэн Бурхан юу гэхээр бити тэгээрээ гэсэн үгнүүд байгаа. Эцэгхийн үгэнд ороорой гэсэн үгнүүд байгаа. Тэгэхээр тэдгээр үгнүүдэд нь орох юм бол яадаг вэ? Бурхан юу гэхээр хамт байгаад одоо жоохон хэцүү байсан ч дараа нь Бурхан юу гэхээр бид бүхэнд маш том аз жаргалыг, ерөөлийг деваажин одоо өөх болно гэсэн утгатай юм аа. За тэгээд Авраам ганцаараа бас яваагүй. За Авраам өөрийнхөө эхнэртэй үеэлдүү Лоттойгоо хамт одоо гарч явсан. Бурхны зааж өгсөн газар нутаг руу явсан. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй гарч явсан. Тэгээ Авраам бас юу гэхээр тэр газар руу очиод юунд амьдарч байсан бэ гэхээр байшинд амьдраагүй. За энд харагдаж байгаа майханд амьдарсан ийм хэл энэ одоо майхан байна. За тэгэхээр юу гэхээр одоо майханд амьдарсан. За тэгвэл энэ нь одоо юу хэлж байгаа юм болоо? За тэгэхээр Бурханыг одоо үгийг дагаад явах юм бол Бурханы хэлсэн үгийн дагуу явах юм бол зарим үед хэцүү зүйл тохиолддог. За тэгэхээр уул нь бид бүхэн бүтэнсээ өдөр гэртээ сайхан амруул гоё байдаг. Гэртээ ингээл зурагт үзээд л хүүхэлдэйн кино үзээд л твтжээвэл уул нь гоё. Гэхдээ бид бүхэн яах ёстой вэ? Бурханы үгийг сонсохоор сүм рүүгээ ирэх хэрэгтэй үстэй. Тэгэхээр юу гэхээр одоо сүм рүүгээ гэртээ амраад хэвтжих нь амархан уу? Эсвэл сүм рүүгээ ирэх нь амархан уу? Уул нь бол гэртээ ингээд хэвтэж явах нь илүү амархан. Гэтэл юу гэхээр Авраам өөрөө өөртөө амархан тийм замыг сонгоогүй. Одоо Бурханы хэлсэн тэр нутаг руу, газар нутаг руу хаашаа явж байгаагаа мэдэхгүй гараа явсан. Гэхдээ майхан амьдарч байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо итгэлээр Бурханы үгийн дагуу амьдрах юм бол хэцүү зүйлүүд тохиолддог баа. За сүмд ирэх нь юу гэхээр гэртээ байснаас хэцүү. Гэхдээ юу гэхээр Бурханы амласан амлалт байгаа учраас Авраам юу гэхээр одоо жинхэнэ гэрн деваажин байсан учраас юу гэхээр одоо майханд амьдарч байхдаа одоо Бурханы үгэнд итгээд үнэхээр их баяртай байсан. Бид бүхэн ч гэсэн адилхан сүм рүүгээ ирэхэд ерөөсөө хэцүү биш. Сүм рүүгээ ирнэ гэх юм бол Бурхан бид бүхэнд үнэхээр том шагналыг амласан байгаа. Шагналыг амласан. Тэгэхээр одоо сүм рүүгээ ирээд алхаж байгаа тэр алхан бүрт нь юу гэдэг вэ? Бурханы амласан шагнал амлагдсан байгааг хэлж болно. Тэгэхээр юу гэхээр Авраам юу гэхээр одоо майханд хэдий амьдарч байсан ч Бурханы амласан хот Деваажин гэдэг зүйлийг санаж байсан учраас ерөөсөө хэцүү санагдаагүй. Яг л үнтэй адилхан сүм рүүгээ ирнэ гэдэг нь бид бүхэнд ерөөсөө хэцүү санагдаж болохгүй. Нөхөрлөлтөө ирээд оролцсон гэдэг нь ерөөсөө хэцүү санагдаж болохгүй. Энэ залбирна гэдэг нь ерөөсөө хэцүү санагдаж болохгүй гэсэн. Харин ч юу гэхээр бүр илүү баяртайгаар, баяр хөөртэйгээр эдгээрийг одоо хийх ёстой гэсэн. За тэгэхээр багшийнхаа үгэнд дуулууртай явахад, эцэгийнхээ үгэнд дуулууртай явахад жоохон хэцүү байдаг. Майханд байгаа юм шиг жоохон хэцүү байж болно. Гэхдээ яах вэ? Юу гэхээр бид бүхэнд юу гэхээр агуу том, асар том шагналыг Бурхан өгнө гэсэн тэр үгэнд нь итгээд амьдрах хэрэгтэй гэсэн үг ээ. За тэгээд Авраам одоо майханд амьдрангаа
Бурхны зааж өгсөн тэр газар нутаг руу явсан. Яг л түүнтэй адилхан бид бүхэн энэ үгийн дагуу одоо амьдрахад болно гэж хэлж байна. Үгийг ингээд сураад одоо сүмийн сургууль дээр ирээ сураад эцэг эхээсээ сураад багш нараасаа сураад амьдрч байна гэдэг чинь Бурхны зааж өгсөн газар руу явж байгаатай яг адилхан. Одоо бол бид бүхэн юу вэ? Авраам шиг тэр үеийн шиг ингээд хоол ингэж аялахгүй ч гэсэн юу гэхээр Бурхны үгийг сураад явж байна гэдэг чинь Бурхны үгийн дагуу Бурхны зааж өгсөн тэр газар руу явж байгаа гэсэн. Бид бүхэн хаашаа явж байгаа вэ? Тэгэхээр энэ үгийг сурангаа илүү том шагналыг авахын тулд одоо деважин руу чиглээд явж байгаа тийм хүмүүс юм. Тэгэхээр юу гэхээр яг л Авраамтай адилхан Бурхны бид бүхний хэлсэн тэр деважин руу одоо явж байгаатай яг адилхан замаар явж байна гэж хэлж болно. За тэгэхээр энд ийм үг байна. Хүүхдүүдэд хамт уншицгаая. За Авраам эзний хэлсэн ёсоор гарч явжээ гэсэн. За энд ямар үгэн чухал вэ гэхээр эзний хэлсэн ёсоор гэж бичигдсэн байна. Авраам юу гэхээр Бурхан юу гэж хэлнэ түүнийхэн дагуу үйлддэг гэсэн. Бид бүхэн ч гэсэн адилхан. За Библиэлд Бурхан бид бүхэнд юу гэж хэлнэ вэ? Түүнийхэн дагуу үйлдэх хэрэгтэй. За өнгөрсөн 7 хоногт бид бүхэн одоо ямар сэдвтэй үг сурсан бэ? За тэгэхээр одоо Каин Бабелийг сурсан байхаа, Новагийн үерийн тухай сурсан байх. Тэгвэл тэдгээр үгнүүдээ бүгдийг санаад тэгээд Бурханы хэлсэн үгнүүдийг одоо зарим зүйлийг нь чэйжлээд зарим тэр үгийнхэн дагуу үйлдэхэд болно гэж хэлж болно. За тэгэхээр өнөөдрийнхөө үгийг зэксгээд дуусгая. За Бурхан Авраамыг дуудсан гэсэн тийм ээ. За яах гэж дуудсан бэ? Тэгэхээр юу гэхээр бүхий л үндэснүүдэд гэрч болгохын тулд дуудсан гэсэн. Бид нар ч гэсэн адилхан Авраам дуудагдсантай адилхан Бурхан ч гэсэн намайг дуудсан. Тэгээд энэ бага наснаас минь бид бүхнийг сургаж өгж байгаа нь яах гэж байгаа вэ? Том болоод Бурханыг гэрчилдэг хүүхэд болоосаа гэсэндээ энэ Библийг бусад хүмүүс таниулж мэдүүлдэг хүн болоосаа гэсэндээ Бурханаар дамжуулан бид бүхэнд өгөгдсөн ёроолыг бусад хүмүүс ч гэсэн тэр ёроолыг өгөж чаддаг тийм хүн болоосаа гэсэндээ Бурхан бид бүхнийг дуудаж байгаа юм аа. Тэгэхээр энэ Бурханы дуудлаганд дагаад явах юм бол хэцүү зүйл тохиолдох болно. Гэхдээ бид бүхэн юг харах ёстой вэ? Бурханы тэр амлсан амлалтыг деважин баяр хөөргийг хараад амьдрах ёстой. Тэгээд юу гэхээр Бурханы үгийг дагахад ойлгохдохгүй зүйлүүд, мэдэхгүй зүйлүүд их гарна. Гэхдээ юу гэхээр одоо эцэг эхийнхээ үгэнд одоо жихэр битээ дээрээ гэдэг үгэнд дуулууртаа л байх юм бол шүд мэн өвдөхгүй дараа нь баяр тав. Гэтэл эцэг эхийнхээ үгэнд дуулуур байх юм чихэр ихэдчих юм бол шүд нь өвддөгтэй адилхан. Юу гэхээр бид бүхэн юу гэхээр Бурханы хэлсэн ёсоор хийх юм бол дараа нь яадаг гэхээр эцэст нь бид бүхэнд баяр хөөр болдог. За тэгэхээр манай хүүхдүүд байна. Одоо багш нь амархан энгийнээр хэлсэн. Гэхдээ бас жоохон хүндхэн хэлсэн байж магадгүй. За гэхдээ хэсгийнхаа багш нартай хамтдаа бас энэ Авраамын талаар бас хоорондоо ярилцаад тэгээд илүү гүн гүнзгий бас сураасаа гэж хүсэж байна. За хамтдаа залбираад дуусгацгаая. Бурхан минь баярлалаа. Бид бүхнийг дуудсанд баярлалаа. Бурхан минь та өөрийн шавнараа дуудсан. Тэр эрт дээр үед Авраамыг хүртэл дуудсан. Яг л түүнтэй адилхан одоо бид бүхнийг дуудаж байгаа. Бид бүхэн Бурханы дуудлаганд итгэлээрээ хандж чадхаар та туслаарай. Эцэг их маань бид бүхнийг дагуулж явах үед бид бүхэн хаашаа явж байгаагаа мэдтгүй ч гэсэн эцэг эхийнхээ дэргэд зоригтой байдагтай адилхан бид бүхэн Бурханы үгийг сурж байгаа энэ амьдралдаа зоригтой баяр хөөртэйгээр амьдарч чадхаар Бурхан та туслаарай. Бурхан та бид бүхнийг дуудсан шалтгаан нь бид бүхнийг Бурхан таныг гэрчилж Бурхан таныг бусад хүмүүст мэдүүлээсэй гэж хүссэндээ үлээ. Бид бүхэн ч гэсэн аавдаа, ээждээ, эмээдээ, өвөөдөө, найз нартай Бурхан таныг гэрчилж мэдүүлэхийг хүсэж байна. Өнөөдрийн энэ үгийг сонсох боломжийг өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За баярлалаа.